Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс та бүхэнд хүргэж бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байгаа гэдгийг дахин сануулъя. Өнөөдрийн ярих хэрэг маань 2021 оны 1-р сарын 21-ний орой Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгэн орон сууцанд аимшигтай хэрэг гарсан тухай юм. Энгийн нэгэн гэр бүл, энгийн нэгэн маргаан эцэстэй хүчирхийлэл болж нэгэн эмэгтэйн амь насыг авч утсан хэрэг гарсан. Ингээд бүгдээрээ хэрэгээ шүүгдэгчийн биеийн байцаалтаас эхлүүлцгээе. Шүүгдэгч Угнаа нь Монгол улсын гэргэн 1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг үлдэх үедээ 30 настай байсан. Эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэрийн хамт хайлаастад оршин суух хаягтай. Хэрэг үлдэх үедээ Баянзүрх дүүрэгт нэгэн тоотыг түрээслэн оршин сууж байсан. Урд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Хэрэг хариуцах бүрэн чадвартай хэмээн хувийн мэдээлэлд нь дурдсан байна. Угнагийн холбогдсон хэргийн талаар дурдахад 2021 оны 1-р сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүрэгт түрээслэн амьдардаг байсан гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ эхнэр уйнаад гэр бүлийн хүчирхийлэлүүлдэж нүүр толгоон хэсэг газарт цохиж улмаар хоолойг нь багалзуурдаж амьсгалыг нь бүтээж алсан гэмт хэрэгт холбогджээ. Хэрэг гарсан орой тухайн байрны доод давхарт байрлах булаг нэртэй жижиг хүнсний дэлгүүрт ажиллаж байсан худалдагч хамгийн түрүүнд с ижигтэй зүйлийг анзаарсан. Худалдагч Солонгоо тухайн оройн талаар дараах байдлаар дурссан байдаг. 2021 оны 1-р сарын 21-ний орой 21 цаг 40 минутын орчимд дэлгүүрийн хойд талын хаалгыг хэн нэгэн хүн хүчтэй тогшсон. Тэр үед хамт ажилдаг худалдагч оюунаа очиж хаалгыг онгойлгожээ. Гэвч хэдхэн хормын дараа оюунаа сандарсан байдалтай буцаж орж ирээд хажуу айлын залуугийн эхнэр ухаангүй хэвтэж байна. Хажууд нь гал гарчихсан байна гэж хэлсэн. Ингээд тэд даруй цагдаа болон онцгой байдлын албанд дуудлага өгсөн. Яг тэр үед нэлэг хүүхдэд тэрсэн нэгэн залуу дэлгүүрт орж ирсэн. Тэр бол дээрх байрны орчин суугч талигач бүсгүй нөхөр болох шүүгдэгч Угнаа байсан юм. Тэрээр хүүхдэд худалдагчид өгөөд хүүхдийн минь түр харж байгаарай гэж хэлээд дахин гэрлүүгээ гүйж орсон байна. Удалгүй онцгой байдлын алба цагдаа нар ирж нөхцөл байдлыг шалгаж эхэлсэн. Гэрч Солонгогийн хэлснээр энэ залуу өмнө нь дэлгүүрээр байн гүйчлүүлдэг эхнэртэйгээ хамт хүнс авдаг энгийн нэгэн үйлчлүүлэгч байсан хэмээн хэлсэн. Тэднийг хоорондоо хэрэлдэж маргалдаж байхыг өмнө нь хизээж харж байгаагүй гин. Харин нөгөө худалдагч оюунаа тухайн мөчийг илүү тодорхой тайлбарлсан байдаг. Түүний хэлснээр хаалгыг онгойлгоход коридор дотор утаа дүүрсэн байжээ. Тэгэхэд тэр залуу эхнэр маань амиа хурлжахлаа гэрт гал гараад байна гэж хэлсэн байна. Энэ үгийг сонсоод оюунаа шууд тэдний байр руу орж шалгаж үзжээ. Гэрт орж харахад эмэгтэй хүн шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэж нүүр нь хавдсан байдалтай байсан бөгөөд хажууд нь шатаж буй хувцас байжээ. Тэр даруй шатаж байсан халаатыг татаж холдуулаад гарч ирсэн байна. Дараа нь дэлгүүрт хамт ажилдаг Солонгоод энэ тухайгаа хэлж 101 болон 102 дугаар руу дуудлага өгжээ. Амь хохирогчийн нөхөр нь гэртээ ороод хаалгаад хүччихсэн байсан бөгөөд оюунаа нь араас нь очиж хаалгыг нь тогшиж хаалгаа онгойлго гэж хичнээн хашгирсан ч дотроос нь зөвхөн уйлах чимээл сонсогдож байсан хэмээн оюунаа мэдүүлсэн байдаг. Түүний хэлснээр тэр өдөр уг залуу дэлгүүрээс 4 удаа орж ирж 2.5 литрийн савтай пив худалдан авсан байна. Талигач бүсгүй тухай арга гэрээхэн нь ийхүү ярьсан байдаг. Талигач Уйнаа 1997 онд хөдөө орон нутагт төрсөн. Айлын уугуй охин байсан ба тэрээр багаасаа хичээлтэй сайн даруй төлөг хүүхэд байжээ. Тэрээр хөдөө орон нутагт 10 жилээ төгсөн. Дараа нь Улаанбаатар хотод шинжлэх ухаан техникийн их сургуулийн мэдээлэл холбооны сургуульд суралцсан төгсөж дээд боловсрол эзэмшсэн байна. Амь хохирогчийн аав охиныхаа талаар дараах зүйлсийг ярьжээ. Түүний хэлснээр охин нь төрөл садан найз нөхдийн дунд нэр хүндтэй, даруухан зан чанартай, бусдад итгэдэг сайн хүн байсан хэмээн ярьсан. 2018 онд талигач нэгэн залуутай танилцаж хамтран амьдрах болсон. Удалгүй тэдний дундаас охин хүүхэд төрсөн байна. Гэвч гэр бүлийн амьдрал нь гаднаас харахад тайван байсан ч зарим үед асуудал гарч байсан. 2020 оны хавар Уйнаа нөхрөө аавтайгаа танилцуулахаар хөдөө орон нутагт авч очжээ. Гэвч тэр уулзалт таатай өнгөрөөгүй байна. Аавынх нь мэдүүлснээр тухайн өдөр хүргэн нь арх ууж, согтсон байдалтай орж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр
зодон үсгсэн байдаг. Талигаач тухайн үйл явдлыг гар утсаараа бичиж авсан. Талигаач охины ээжийн хэлснээр хүргэн болох залуу нь хадам авыгаа архины шилээр цохиж өшөглөх зэргээр зодсон бөгөөд дараа нь талигаач охин маань хэлэхдээ шүүгдэгч нь Абит хоёрын хоолоонд хутга тулгаад боссуу гэд байсан. Би тухайн үед нь гэрийнх нь урд байдаг найз руунд чат бичээд манай найз орж ирээд салгасан гэж хэлж байсан. Энэ явдлын дараа талигаач охины ээж нь охиноо нөхрөөс нь төрс салгаж өөр дээрээ байлгасан байна. Ам хөхрөгч уйнаа нь тухайн үед аавд гар хүрсэн хүнтэй хамт амьдарч чадахгүй гэж хэлж байсан ч дахин нийлсэн. Хэдэн сарын дараа нөхөр нь ажилд орсон. Гэр орон бэлдсэн гэж хэлж байнга одоо ам хохирогч руу залгасаар байгаад ам хохирогч нь эцэстээ буцаад нөхөртөөгөө хамт амьдрахаар Улаанбаатар хот руу явсан байна. Талигаачийн ээжийнх нь хэлснээр охин нь зөөлөн замтай, арх тамхи хэрэглэдэггүй, хүнд муу санахгүй хүн байсан. Харин нөхөр нь дуу цөөнтэй, дотогшоо арх уудаг талтай байсан гин. Гэсэн ч уйнаа ээждээ нөхөртөө зодолж байсан талаар огт ярьж байгаагүй. 2021 оны 1-р сарын 21-нд хэрэг гарахаас хэдхэн цагийн өмнө уйнаа нээжтэйгээ видео дуудлагаар ярьсан. Ээжийнх нь хэлснээр тэр үед охин нь тайван, сэтгэл санаа хэвийн, нөхөр нь гэртээ байгаагүй байж тэд энгийн зүйлсийн талаар ярилцаж удахгүй охиных нь төрсөн өдөр болох гэж байгаа тухайч ярьж амжсан байжээ. Харин тэр өдөр оройн нь түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгсгөл болно гэдгийг хинч төсөөлөөгүй байсан. Байранд амьдарч байсан хүмүүсийн ярьснаар хосууд нам гүм, даруухан хэрүүл маргаан гаргаж байгаагүй, даруу төлөв хосууд шиг харагддаг байсан хэмээн ярьсан. Харин байрыг түрээслүүлж байсан байрны эзэн ярихдаа тэд сар бүрийн төрөөсөө хугацаанд нь өгдөг, асуудал гаргаж байгаагүй хэмээн хэлсэн. Гэвч 2021 оны 1-р сарын 21-ний орой байрны доорх дэлгүүрээс байрны эзэнд дуудлага ирсэн. Тухайн дуудлаганд танаа байранд амьдардаг хүмүүсийн асуудал гарлаа, гал гарлаа хэмээн байрны эзэнт мэдгдсэн. Байрны эзэн ч тухайн болсон явдлын талаар сонссон бөгөөд байрны эзний хохирлыг шүүгдэгчийн ар гэрийнхэн ирж байранд үүссэн асуудал болох хан болон шал таазыг шүүгдэгчийн ах эгч нар нь ирж янзалж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэмээн байрны эзэн иржээ. Орой 21 цаг 53 минутын орчимд цагдаагийн байгууллагад энэхүү харамсалтай үйл явдлын талаарх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаа Сүхэ хамтран үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчийнхаа хамт тухайн хэрэг гарсан газарт очисон. Тэднийг очих үед онцгой байдлын алба аль хэдийн ирж галыг унтраач байжээ. Цагдаа Сүхэ ганцаараа тухайн байрны өрөө рүү орж шалгалт хийсэн. Гэрт ороход өрөөний голд цагаан давуугаар бүтээсэн хүний бие байсан. Харин үе тавьд дээгүүрээ бараг нүцгэн нэлээд согтолттой залуу миний эхнэр хүчглээ шүү дээ гэж орилон сууж байсан байна. Цагдаа даавууг сөхөж харахад залуу эмэгтэй нас барсан байдалтай байсан. Түүний нүгэр хөхөрч хавдсан, зарим хэсэг нь шатаж харалсан байдалтай байсан аж. Ингээд цагдаа тэр залууг газар дээр нь гавлаж цагдаагийн машинд суулгасан. Дараа нь түргэн тусламж болон нэмэлт бүрэлдэхүүнийг дууджээ. Цагдаа Сүхэ түүнийг машинд суулгаад авч явах замдаа яг юу болсон юм бэ гэж асуусан. Тэр үед шүүгдэгч залуу дараах тайлбарыг цагдаа болох Сүхэд өгсөн. Түүний хэлснээр тэр их нэртэйгээ пив уусан. Дараа нь маргалцсан. Маргааны дараа эхнэр нь би ийм амьдрал хүсэхгүй байна гэж хэлээд өөр дээрээ тос асгаад шүдэнд зурсан гэж ярьсан. Цагдаа ямар тос байсан талаар асуухад шүүгдэгч хэлэхдээ манай гэрт лаа байсан. Магадгүй лааны тос байсан байх хэмээн хариулсан. Гэвч энэ тайлбар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй болж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч өөрийн үйлдэлийг тайлбарлахдаа хэрэгт буруутгагдаж буй зүйл ангийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлжээ. Түүний хэлснээр тэр өмнө нь эхнэртэй гар хүрч сэтгэл санаагаар нь дарамтлж байсан удаа байхгүй гэж мэдүүлсэн. Гэвч хэрэг гарсан орой болсон явдлыг тайлбарлахдаа дараах зүйлсийг ярьсан. Тэр орой эхнэртэйгээ маргалцсан. Маргааны үеэр тэр эхнэрийнхээ нүүр лөө нэг удаа цогсон. Улмаар эхнэр нь газар унсан. Түүний дараа эхнэрийнхээ гидсэн дээр сууж зүгээр л айлгах гэж хоолойг нь боосон гэж мэдүүлсэн. Тэр үед эхнэр ухаан алдсан гэж бодож байна. Ингээд цонхны хажууд очиж суун нэг балга пив ууж тамхи хасаасан. Хэсэг хугацааны дараа эхнэрээ сэрэхээр очиход тэр огт хөдлөхгүй байсан. Тэр л үед эхнэрээ нас барсан гэдгийг ойлгосон хэмээн ярьсан. Яллагдагч яагаад гал гарсан талаар тайлбарлахдаа эхнэрийнхээ дэргэд уйлж сууж байхдаа тамхи татаж байсан.
Тэгэхэд л аманд зуултай байсан тамхи газар унаж гал гарсан. Тэр мөчүүд яллагдагч бодохдоо эхнэртэйгээ хамт шатаад өчхий гэсэн бодол төрсөн. Гэвч нэлэх охиноо хараад энэ бодлоосоо буцсан байна. Ингээд охиноо тэврэн доод давхрын булаг дэлгүрлүггүй жорсон ба тэнд байсан худалдагчид хүүхдээ өгөөд би эхнэрийгээ алчгасан юм шиг байна гэж хэлсэн. Тэгж хэлээд удалгүй гэртээ буцаж орж хаалгаа дотроос нь түгтсэн. Тэгээд гал дээр давуу болон ойр байсан зүйлсээ хийж угаартан эхнэртэйгээ хамт өгөхийг оролцсон хэмээн мэдүүлэгтээ ярьсан. Энэ мэдүүлгүүд нь шүүгдэгчийн одоо өмнөх мэдүүлгүүд ба шүүх хуралдааны үеэр яллагдагч нь тухайн өдрийн талаар илүү дэлгэрэнгүй ярьсан бөгөөд тухайн мэдүүлэгтээ тухайн өдөр гэрээ цэвэрлээд дэлгүүрийн өрөө төлөөд амарч байсан. Охин унтаж байхад эхнэр нь түүнд хандаж хоёулаа амарч байгаа дээрээ ганц 2 пив уух гэх саналыг гаргасан. Тэгээд тэр орой 4 удаа ээлжилж пив авч явсан. Харин 4 дахь пивний үеэр тэдний хооронд маргаан үүссэн. Маргааны гол шалтгаан нь түүний өмнөх гэр бүлийн асуудал, хатан аав ээжтэй холбоотой харилцаа байсан. Ингээд маргаан шир өсч гар зүрүүлсэн. Би эхнэрээ алах санаа байгаагүй. Зөвхөн айлгах гэж хоолойг нь боосон. Гэвч хэдхэн минутын дараа эхнэрээ амьсгал хураасан байсныг мэдсэн. Тэр үед маш их чочирдож өөрийгөө буруутгаж байсан. Тэгээд эхнэрийнхээ дэргэд сууж олон тамхи татсан. Удалгүй гал гарсныг анзаарсан. Тэр үед эхнэртэйгээ хамт шатаж өөхөх бодол төрсөн. Гэвч охиноо хараад шийдвэрээ өөрчилсөн. Тэгээд хүмүүст эхнэр маань амиа хорлцчихсан гэж хэлсэн. Удалгүй хууль хүчний байгууллагын албан хаагчид ирж намайг сатуулсан хэмээн шүүх хуралдааны үеэр яллагдагч нь дахин ийм мэдүүлэг өгсөн байна. Шүүгдэгчийн нагацэгч нь шүүгдэгчийн талаар тодорхой мэдээлэл өгсөн байдаг. Тухайн мэдээлэлд шүүгдэгч нь 1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн эцэг нь төрхөөс нь өмнө нас барсан. Шүүгдэгч сургуулаа төгсөөд тогооч мэрэгчлэр коллеж төгссөн ба нэг охинтой танилцж амьдарч байсан ч эхнэр нь түүнийг орхин явсан гэжээ. 2019 онд уянаатай танилцж түүнийг жирэмсэн болох үед гэр барьж өгч тусад нь гаргаж өгч байсан хэмээн түүний нагц эгч нь мэдүүлэг өгчээ. Хэрэг гарснаас хэд хоногийн дараа талигачийн биед нарийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр илэрсэн зүйлс нь энэ хэргийн үнэн бодит байдлыг тодорхой болгосон. Шинжээчдийн дүгнэлтээр талигачийн биед дараах ноцтой гэмтлүүд илэрсэн байна. Тухайлбал хүзүүний хөвч ясны эврийн хугарал, зүүн гүрээний судасны орчимд цус хуралт, хүзүүний булчинд гүн цус хуралт, толгоон хэсэгт олон удаагийн цохилтын улмаас үүссэн цус харвалт, хуйханд тархмал цус хуралт, мөн зүүн чамархай, доод ургуулын саласт, зових болон жавж хэсгүүдэд гэмтэл тогтоогджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр дараах олон удаа цохих үйлдэлээс үүссэн байх боломжтой хэмээн дүгнсэн. Хамгийн чухал нь шинжээчд талигачийн нас баралтын шууд шалтгааныг тодорхой тогтоосон юм. Тэдний дүгнэлтээр талигач нь багалзуур дуулсны улмаас амьсгал богдож нас барсан байна. Өөрөөр хэлбэл галын улмаас бус харин хүзүүг нь боосноос болж амьсгал бүтэж нас барсан. Талигачийн биед нүүр цээжний баруун тал, гар, гуй хэсгүүдэд түлэгдэл илэрсэн. Гэвч шинжээчд эдгээр түлэгдэл нь нас барсны дараа үүссэн хэмээн тогтоосон. Өөрөөр хэлбэл бүсгүй галаас болж шатаж нас бараагүй. Тэр аль хэдийн амьсгал хураасны дараа гал гарсан байна. Мөн шинжилгээгээр талигач нь нас барах үедээ хөнгөн согтолтой байсан. Бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг илрээгүй хэмээн тэмдэглэсэн. Мөн шүүгдэгчид сэтгцийн шинжилгээ хийсэн. Шүүх эмгэг судлалын комисс дараах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь өмнө нь сэтгцийн өвчтөй байсан гэх баримт байхгүй. Хэрэг гарсны дараач сэтгцийн эмгэг илрээгүй. Тиймээс эмнэлгийн албадлагыг арга хэмжээ авах шаардлагагүй. Мөн тэр өөрийн үйлдэлийг ухамсарлах чадвартай, хэрэг хариуцах чадвартай гэж тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний дүгнэлтүүдийг үндэслэн шүүх бүрэлдэхүүн энэ хэргийг наривчлан хэлэлцсэн байна. Шүүхийн дүгнэлтээр шүүгдэгч нь эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэл үлдэж амь насыг нь хохироос нь хангалттай нотлогдсон гэж үзсэн. Иргэдийн төлөөлөгч ч муу адил шүүгдэгч нь хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнсэн. Талигачийн оршуулгын зардалд нийтдээ 7,277,623 төгрөг болсон. Гэвч шүүгдэгчийн ар гэрийнхэн энэ зардлыг талигачийн эцэг гэхэд нөхөн төлсөн тул шүүхээс шүүгдэгчийг нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй хэмээн үзсэн.
Харин талигачийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчийн алдсны тэтгэмж, гим хорийн хохирол зэргийг цаашид иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж шүүх дурдсан. Ингээд шүүхээс дараах шийдрийг гаргасан. Шүүгдэгчийг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт буруутай гэж үзэж, Монгол Улсын гэрүүгийн хуулийн 11-р зүйлийн 2-8-д зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Мөн уг ялыг хаалттай хорих байгууллагад илүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчийн урд нь цагдан хоригдсон 81 хоногийг ял идлэх хугацаанд тооцсон байна. Энэ хэргийн хамгийн эмгэнэлтэй хэсэг нь хосын нэлэх охин байлаа. Эцэг нь шоронд ихэн нас барсан тул шүүхээс түүний асрамжийг шийдвэрлэх асуудлыг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгажээ. Ингэснээр бяцхан охины ирээдүг төрийн байгууллага шийдэхээр болсон байна. Энгийн нэгэн амралтын өдөр зүгээр л пий ууж эхэлсэн орой хэдхэн минутын маргаан нэг хүний амийг авч нэг гэр бүлийг бүр мөсөн сүрэлсэн юм. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Тэгээд та бүхэн суугаад агаагүй байгаа бол суугаад агаарай. Тэгээ мөн комент хэсэгт өөрийнхөө дүгнэлтүүдийг зөв боловсон үлдээдэг та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.